Үзэгчтэй хүн цагаан амар цоож гинөө Монголын дагнатлаг хүчийн мэдэг үзүүлж байна. Хүлээ авна. Өнөөдрийн байдлаар манай улсын 18 аймгийн 91 суманд үйлчил төндрөөд байна. Тиймээс үйлчил төндөрсөн эдгээр аймагт руу тусламжийн анхны цуг өнөөдөр хөтөллөө. Улсын онцгой комиссоос улсын нөөцөд 2010 онд бүрдүүлсэн 5.6 мянган тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр малчтад үнэгүй олох, 11.9 мянган тонн тэжээлийн үнийг 50%-аар хямдруулан иргэд малчтад олгохоор болж байна. Улаанбаатар хот дахь улсын нөөцийн салбараас Арханга, Баянхонгор, Өвөрханга, Говьалтай, Хөвсгөл, Өвөрханга, Баян-Үлгий, Завхан аймгийн улсын нөөцийн цэг салбарт нийт 1600 тонн өвс, 1250 тонн тэжээлийг нэмж байршуулахаар тусламжийн цуваг гаргаж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар малчдаа туслая аян улс орон даяар өрнөсөн байгаа. Энд манай үйлдвэр хөдөө аж ахуй яам засгийн газар хамтран оролцож байгаа. Энэ жилийн хувьд бол яг хүүтний эрч зарим сумдад бол одоо бас 40-с дээш шөндөө байсан учраас бол мал нэлээд муудсан. За сүүлийн үед бол одоо нэг тэжээл өвсөн бас хангалт муултаа болж байгаас бол малын хорогдол, ялангуяа бог малын хорогдол нэлээд ихсэж байгаа гэсэн юм мэдээлэл байгаа. Үйлчлэл хүндэрсэн орон нутгийн малч иргэдэд эмнэлгийн тусламж шуурхай албаны үйлчлэгийг цагаатлагүй хүргэх зорилгоор Арханга, Баянхонгор, Завхан, Булган, Өвөрханга, Ховд, Хинти, Хөвсгөл аймагуудын сум дундын хүн эмнэлэг, онцгой байдлын газар, хилтэс, цагдаагийн газарт УАЗ маркийн туулах чадвар сайтай 16 автомашиныг олгож байна. Цаашдаа бол ганц одоо ингээд ийм өвс хадлан тэжээл өргөд орох биш. Нийт Хөвсгөл аймагтны 16 мянган малчин өрх байж байгаа. Энэ малчин өрх болон одоо малчтын эрүүл мэндийн асуудлыг одоо бас нэлээд онцгойж анхаарч энэ дээр бол засгийн газар одоо анхаарлаа хандуулах ийм нөхцөл байдал үүсчихэд байна. Мэдээж хэрэг одоо хүний эрүүл мэндийн төлөө явхад хамгийн нэг наймарт бол одоо төргөн тусламжийн автомашин одоо маш бэлэн байдалтай тийм одоо сайн байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энийг хангаж өгж байгаа одоо байдалд бас маш их баярлж байгаа. Мөн Арханга, Баянхонгор, Баян-Үлгий, Булган, Говьалтай, Завхан, Өвөрханга, Ховд, Хөвсгөл, Увс зэрэг аймагуудад малын үүс тэжээл, хүн малын эм био бэлтгэл, тээврийн болон бензин шатгуун бусад арга хэмжээний зардал шаардагдах аймаг тус бүрд 100-аас 300 сая төгрөг буюу нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэдэг байна. Манай улс Их Британи, Умард Ирландын нэгдсэн ван тустай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тохиож байна. За айн хүрээнд Монгол улс нэгдсэн ван тустай бүх салбарт хамтран ажиллах харилцааг өргөжүүлэхээр анхаарч ажиллах юм байна. Монгол улс Их Британи, Умард Ирландын нэгдсэн ван тустай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүндэтгэлийн уулзалтыг гадаад харилцааны яам зохион байгуулж байна. За Умард Ирландын нэгдсэн ван тус нь өрөндийн орнуудаас манай оронтой дипломат харилцаа тогтоосон анхны орн юм а. Манай сонгосон орчин зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үйл явцыг Британи улс эхнээс нь дэмжиж байсныг энэ мөчид нэгэн дуусгад таатай байна. Өдгөө бидний харилцаа олон урагч үзэл, хүний эрх эрхчлөө, ил дод байдал, хуулийг дээдлэх ёс, чөлөөт хэвлэл, зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үн зүйлүүдэд тулгуурлан олон салбарт амжилтаа хүргэж байна. Британи их дээд сургуулиудад зурсдаг Монгол оюутан залуусын тоо өсөн нэмэгдэхийн сэцүү Британи хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжүүдийн хамрах хүрээнд үлэмж тэлж байна. Одоогоос 50 жилийн өмнө Их Британи, Умард Ирландын нэгдсэн ван тустай дипломат харилцаа тогтоож тухайн жилдээ Монгол улсад элчин сайдад тохон томилж байсан төвхтэй. Гэхдээ Монгол улс Англи, Саксоны улстай найрамдалт харилцаа тогтоосон олон жилийн төвхтэй. 13 дугаар зууны үед аргун ихэн Английн Эдвард 1-р хантай худалдаа эдийн засгийн найрамдалт харилцаа тогтоож худалдаа эдийн засгийн хүрээнд энэ харилцаа өргөжин тэлж ирснийг дурдж байна. Мөн Монгол улс 1911 онд дэлхийн нийтэд тусгаар тогтнолоо зарлахад Их Британи улс хамгийн түрүүнд хүлээж авсан юм а. За манай улс 1948-с 56 онд бүгд найрамд гарчсан Солонгос ард улс, Албан, бүгд найрамд Хятад ард улс, Польш, Болгар, Унгар, бүгд найрамд Герман ард улс, Чехословак, Румын, бүгд найрамдах социалист Вьетнам улс, Югославт улстай дипломат харилцаа тогтоож, дипломат төлөөлөгчийн газруудаа харилцан байгуулж эхэлсэн байна. За ингэснээр манай улсын гадаад харилцаа гол төлөв хурш хоёр оронтойгоо харилцаж явсан явцсан хүрээнээс хальж Аз, Европ, Чаашлаад, Америк, Африк тивийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэх зам нэгдсэн байна. За 1955 онд бүгд найрамдах энэтхэг улстай, 1963 онд Их Британи, Умард Ирландын нэгдсэн ван тустай, за 1965 онд Франц улстай дипломат харилцаа тус тогтоожээ. Дараагийн мэдээ.
Хэдийгээр гэмт хэрэг хийж хоригдож байгаа ч гэсэн эрүүл мэндийн үйлчилгээг иргэн авах ёстой гэж эрүүл мэндийн сайд үзэж байна. За тэрээр хоригдлуудыг эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг нээж өгсөн талаар мэдээлэл өгсөн байна. Онц хүнд гэмт хэрэгт холбогдсон гэмт хэрэгтэн төрөлдсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэхийг үйлчлүүлэхийг хоригдсон тухай өмнөх хууль зүйн сайд Нямд Оржолон эрүүл мэндийн сайд Нямд Аваагийн хамтарсан тушаалыг эрүүл мэндийн сайд бодвол хүчингүй болгосноо мэдээллээ. Хүн ямар нэг хэмжээгээр өөрөө санаатай санамсаргүй алдаж гэмт хэрэг үйлдсэн байж болно. За янз бүрийн шалтгаанаар янз бүрийн хугацаагаар шоронд хоригдож болно. Тухайн шоронгийн одоо тэр нөхцөлд өвчлсөн бол эмнэлгийн тусламжийг зохиох тусламжийг авч тохирсон эмчилгээг хийлгэж амьд эрүүл явах ийм баталгаагаар төр хангах үүрэгтэй. Яагаад гэвэл энэ оны 1 сарын 15-наас эхлэн хүчингүй болж байгаа өмнөх тушаалд хүний амьд явах эрх зөрчигдөж байсныг мэдээллээ. Уг нь энэ эрх үндсэн хуулинд заасан байгаа. Журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан эрүүл мэндийн яамнаас бүх аймаг нийслэлийн эмнэлгүүдэд мэдээлэл хүргүүлж сар бүр тухайн эмнэлэгт үзүүлсэн хоригдлуудын тухай мэдээллийг эрүүл мэндийн сайдад танилцуулж явахар болсон байна. Одоо үзэгч та бүхэнд орчуулагч редактор Ундрмын бэлтгэсэн дэлхийн мэдээг танилцуулъя. Өнгөрсөн оны 11-р сарын 6-нд эхэлсэн их газрын хятадыг 50-тай далай доогоорх шилэн кабелээр холбох ажил дуусаж өчигдөр ашиглалтанд оруулжээ. За энэ их газрын хятад болон Тайваныг шууд холбосон анхны шугам бөгөөд хоёр тал дахин олон улсын кабель ашиглах шаардлагагүй болж байгаа юм байна. Үүнийг зөвхөн харилцаа холбооны салбарын хамтын ажиллагаа бус цаашид хоёр талын эв нэгдэл хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол ач холбогдолтой гэдгийг холбогдох албаныхан онцолжээ. Хятадын Фужия хотын нийслэл Фузоуг Тайваны Тамсуй хоттой нийт 270 км шилэн кабелээр холбосон нь хамгийн богино замд тооцогдож байгаа юм. Энэ ажлыг гүйцэтгэхэд Хятадын болон Тайваны харилцаа холбооны томоохон компаниуд хамтран ажиллажээ. Шилэн кабелийг ашиглалтанд оруулснаар Хятадын их газар болон Тайваны хоорондох харилцаа холбооны зардал 10% буурна гэж Unicom компани төлөөлөгч мэдэгдсэн байна. Харин Тайваны тал шинээр татсан кабелийг хэрэглэх нь илүү амар дөхөн байхын хажуугаар харилцаа холбооны салбарт бизнесийн шинэ боломжуудыг авчрах болно гэдэгт итгэлтэй байгаа илэрхийлжээ. Америкийн Boeing компани сүүлийн үед гарч байгаа гэмтэл ослын улмаас Boeing 787 Dreamliner онгоцоо захиалагчдтай нийлүүлэхэд төр зогсоохоор шийдсэн байна. Онгоцны аккумуляторт гарсан доголлыг шалгах зорилготойгоор энэ шийдвэрийг гаргасан гэж тус компаниас мэдээлжээ. Гэхдээ онгоцыг үйлдвэрлэхээ зогсоохгүй гэдгийг албан ёсоор хэлсэн байна. Өмнө нь Америкийн нэгдсэн улсын иргэний агаарын тээврийн холбооны агентлаг уг онгоцны нислэгийг төр зогсоох шийдвэрийг гаргаж байсан юм. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн баасан гарагийн хувьцааны арилжаа 5 жилийн өмнө бүртгэгдэж байсан өндөр түвшинд хүрснээр өндөрлжээ. Эдийн засгийг хөдөлгөгч томоохон компаниудын талаар таатай мэдээллүүд гарсантай холбоотойгоор ийхүү хувьцаануудын үн өссөн байна. Арилжаа дуусах үед Dow Jones-ын индекс 13,649 байсан нь өмнөх өдрөөс 1.4% өссөн үзүүлэлт байжээ. Андын нуруунд хайж байсан Германы 2 явган аялагчийг чийл хөтчийг нь хамт олж бүс нутгийн захирагч Мигель Минос мэдэгджээ. Аврагдсныхаа дараагаар тэд нислэг тэрэгнээс хамтдаа бууж төрөл төрөсөлтөө мэдчилсэн байна. Хөтчөөр ажиллаж байсан Педро Пабло Чилийн нийслэл хотоос ойролцоогоор 80 км-ийн зайд орших Мармолежо уулнаас 5200 м-ийн гүн ангал руу унаж бэртэл авсан тул тэд цаашид аяллаа үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Тэрээр хөнгөн гэмтсэн тул санаа зовох зүйлгүй, харин Герман явган аялагчид ямар нэгэн бэртэл аваагүй болохыг Мигель Минос хэлсэн юм. Хөтөч радиогоор тусламж хүссэн ч цаг агарын тааламжгүй байдлаас болж аврах ажиллагааг нин даруй эхлүүлж чадаагүй байна. Одоо үзэгч та бүхэн ус цагаар хүрээлэнгээс сөрүүлсэн цаг агарын үрчилсэн мэдээг хүлээн авч ирсэн үү?
Монголын мэдээ агентлаг хүчин мэдээлэл хөтөлбөр хэлж дугаарыг үзүүлээ. Бидэнд хамтарсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхэн сайхан амарцгаарай.